2016 онд Captain America Civil War кино гарч олонний хүртэл болсон. Энэ кинонд Ахмад Америк болон Төмөр хүн гэсэн хоёр баг болж хоорондоо тэмцэлдэж байгаа талаар гардаг. Энэ санаа нь 2006 онд анх комик болж байсан ба өнөөдөр энэ комикийн үйл явдлыг ярьж хөр бэлдлээ. Бичлэгээ дуслан үзээрэй. Энэ бүх үйл явдал Төмөр хүн Ахмад Америк хоёроос эхлээгүй. Харин New Warriors гэх бүлгийн гэмт хэрэгтнүүдийг барьж байгаа талаар гаргадаг телевизийн шоу нэвтрүүлгээс энэ бүх зөрчилдөөн эхэлсэн. Гэмт хэрэгтнүүдэд отож байгаад гинэт дайрч ороод тулдаж байхад нь Nitro гэх гэмт хэрэгтэн зүгтгаар оролдоход нь Namorita Nitrog барьж битгий хөдөл гэхэд нь та нар жинхэнэ хорон санаатнуудтай тулгарч байгаагүй. Бид бол том залуус гэд яг сургуулийн хажууд чадвараа ашиглан дэлбэрч ойр хавьд байсан 900 гаруй хүмүүс газар дээрээ өгдөг. Дэлбэрэлт болсон газартай ойр байсан бүх баатроо цуглаж Ахмад хідэн баатрын хувцтай л бол өөрийгөө баатар гэж бодсон тэн хүүхдүүдийн шоунаас болж энэ хүмүүс ам үргэлдлээ гэж Төмөр хүнтэй маргалтна. Энэ явдлын дараа нас барсан хүмүүсийн оршуулганд Тони хүндэтгэл үзүүлчихэд гарч байхад нь нэг эмэгтэй хурц ирээд нулимхт нь хадагтай би таны ууртай байгааг ойлгож байна. Гэхдээ би New Warriors-тэй огт хамаагүй гэхэд нь тэгвэл хин Avengers санхүүгээр тусалж хин хүүхдүүдийн тархийг энэ олон жил угаасан юм гэд тэрнгөөр нэг самрна. Бүх баатрууд цуглаж болсон асуудлаас үүдэн ард иргэд бослог гаргаж байгаа учраас засгийн газар шийдвэр гаргаж бүх супер баатрууд өөрсдийн жинхэнэ нэрээ олон нийтэд илчилж шийлтийн доор цалинтай засгийн газрын ажилтан болно гэх шинэ хуулийн талаар ярилцсан. Энэ шийдвэрээс болж баатрууд хоорондоо хоёр хуваагддаг. Reed Richards болон Төмөр хүн энэ бол маш сайхан санаа гэхэд хүн аалз ирээд энэ бол үнэхээр муу санаа. Намайг гэртээ ирэхэд эхнэр маань 8-ны гаранд сүлбүүлсэн байвал яах юм гэх мэтээр хүн бүр хоорондоо маргалтна. Энэ үеэр Heli Carrier дотор одоогийн шийлтийн дарга Maria Hill, Ахмад Америк хоёр ярилцаж байдаг. Maria Hill шинэ хуулийн талаар ямар бодолтой байгааг нь асууж 2-7 хоногийн дотор хууль батлагдаж сарын дотор хэрэгжинэ. Бид супер хүмүүсийн эсрэг арга хэмжээ авч эхэлж байгаа. Avengers бидний тал гэж найдаж байна гэхэд нь мартаж үз. Чи надаас өдөр бүр энэ улсын төлөө амиа эрсдүүлдэг хүмүүсийг баривчлахыг шаардаж байна. Үгүй, би таныг Америк хүмүүсийн хүслийг хүндэтхийг л хүсэж байна. Надтай улс төр ярих хэрэггүй шүү. Супер баатрууд энэ бүхнээс чинь дээгүүр байх ёстой. Эсвэл та нар бидэнд бүх хорон санаатнуудын хин гэдгийг нь хэл гэд уурлахад цэргүүд буугаад сэнгэлж эхлээд битүү мэдээ алдуулагчаар шүршиж Ахмад Америк замдаа таарсан бүх цэргүүдийг хэмэх нүдээд шууд цонхоор үсэрч хажууд нь нисэж явсан онгоцыг эсгэгчтэй цуг хулгайлаад яваад өгдөг. Ард иргэд цагаан ордны гадаа жагсаж улс төрчид Ахмад Америкийг яах их талаараа ярьж байхад нь Mr. Fantastic Төмөр хүн болон Yellow Jacket хуулийг батал Ахмадыг бидэнд үлдээ гэснээр хуульч батлагдаж болж буй бүх зүйлс сонины ихний нүүрэн дээр гарч эхэлнэ. Тони ч өөрийн зөв зүйл хийж байгаа эсэгтээ эргэлзэж байхад нь хууль батлагдсанаас болж мөрөөрөө явж байсан өөрийн хин гэдгээ илчлээгүй баатруудыг баривчилж эхнээс нь шорон руу очиж байдаг. Шорон руу явах замд Ахмад Америк шийлтийн эйжентийн дүрд орж хажуудаа явж байсан эйжентийг цохиж унгаад ард хоригдлуудтай цуг явж байсан Falcon Wiccan-ийн хүлээсийг нь тайлж Wiccan чадвараа ашиглан хуулийг эсэргүүцэгчдийн төв байранд шилжин ирнэ. Tony Stark хэвлэлийн баг хурал зохион байгуулж үүндээ хүн аалзыг дуудан авчирч хүн аалз өөрийн хин гэдгээ илчлэн Ахмадад энэ нь зүгээр зүйл гэдгийг ойлгуулахыг оролдоно. Гэвч энэ бүхэн нь талаар болж Ахмад Америк өөрийн Secret Avengers-ыг байгуулан гэмт хэрэгтнүүдтэй тэмцээр байдаг. Нэгэн цайны газар Ахмад Америк, Goliath, Hercules, Daredevil зүсээ хувиргаад сууж байхад нь нэгэн үйлдвэрт маш том гал гарлаа гэх дуудлага ирэхэд бүгд хувцас сольж бусад баатруудтай шилжин очино. Шууд л шилжиж очиход нь холбоонд тасарч Cable нэг л зүйл биш байгааг анзаархад энэ үйлдвэр нь Тонигийн үйлдвэр байдаг ба энэ бүхэн нь урих гэдгийг дэндүү хожимдож анзаардаг. Шууд л мэдээ алдуулагчаар Wiccan Cloak хоёрыг унтуулж Ахмадын багийг ямар ч шилжих боломжгүй болгоод Төмөр хүн бид тулдах гэж ирээгүй. Ярилцах гэж ирлээ.
Жишээлд та нарт өршөөл үзүүлэхээр болсон гэхэд хүн Аалз бид нэгэнтэйгээ биш муу залуустай тулдах хэрэгтэй гэж хэлэхэд нь Ахмад төмөр хүнтэй гар барихдаа өмсгөлийг нь ажиллагаагүй болгож тооныг цохиод төмөр хүн болон Ахмад Америк гэж хоёр хуваагдан баатрууд хоорондоо тулдаж эхэлнэ. Төмөр хүн өмсгөлөө унтрааж асаан Ахмадтай тулдаж өмсгөл нь бүх хөдөлгөөнийг нь мэдэх тул Ахмад Америк хэмэх нүдүүлнэ. Геркулес та нар муу урвагчид тэр түүнийг алхна гэд замдаа байсан бүх баатруудыг холдуулан Ахмадад туслахаар очих гэхэд нь асар хүчтэй аянгад цохиулж Тоор гарч ирнэ. Хүн бүрэл Тоор руу гайхан харна. Үйл явдал эхлэхээс өмнө Тоор үхсэн ба мөн хаалт сансарлуу цөлөгдсөн байсан учраас хүн болгон гайхдаг. Тоор ганцаархнаа Ахмадын багийн бүх хүмүүсийг ялж төмөр хүний хойноос Геркулес бензиний чингэлэгтэй гарч ирж дэлбэрсэн Фалкон боломжийг ашиглан Ахмадыг аварч ухаан орсон Клокийн чадвараар бүгд зүгтэж Глайд саатуулах гэж байхад нь Тоор шуудал зүрх рүү нь аянгаар нэргэж алдаг. Бусад хүмүүсийг ч бас алах гэж байхад нь Сью Сторм гарч ирж тэднийг зүгтаалгадаг. Рид шууд л Тоорыг унтраадаг ба энэ нь анханасаа Yellow Jacket, Reed, Tony 3-ын хамтарч хийсэн Тоорын хуулбар байдаг. Энэ бүхнийг харсан Сью Reed-д их л урам нь хугардаг. Тонигийн багч болсон зүйлд нэг л итгэж өгөхгүй Голайтын цогцос руу ширтэцгэн. Avengers Tower-т хүмүүс шархаа эмчлүүлж байхад хүн Аалз Yellow Jacket-тай ярилцж байхдаа Yellow Jacket өөрийнх нь бүтээл найзыг нь алсанд харамсаж хүн Аалз бас зөв талыг сонгосондоо эргэлзэж эхэлнэ. Ахмадын багийн зарим гишүүд ч бас зөв талыг сонгосондоо эргэлзэж шоронд сууж цагдаа нар баатруудтай тулдахын оронд хорон санаатуудтай тулдах ёстой гэж хэсэг баатрууд ч Ахмадын багаас гарна. Сью Стормч бас хүүхдүүдээ үнсээд Ридэд захиа үлдээгээд Голайтын үхлээс болж Жоннитой цуг Ахмадын багт ордог. Хүн Аалз Тони дээр ирээд Avengers-аас гарах гэж байгаа талаараа хэлж Shield-д ажиллаж хүмүүсийг негатив зоонд хорих нь хамаагүй ч өөрсдийн нэгнээ алж байгаа нь буруу гэж хэлсэн ч Тони ингээд бүх зүйл хуучиндаа очихгүй. Хүн болгон чамаа хэн гэдгийг мэднэ. Мэри Джейн Мэй хоёр яах талаар хэлэхэд нь хүн Аалз уурлан Тонийг цохиж тэр хоёрд тулдаж байхад гаднаас цэргүүд орж ирэн хүн Аалзыг бүх сумаараа шүршин. Мария Хил Shield-д ажиллаж байгаа хорон санаатнуудыг хүн Аалзын араас явуулж муу усны хоолоогоор зүгтэж байсан Питер дээр Jester Jack-o'-lantern нэрж ямар ч тамиргүй болсон хүн Аалзыг тамалж байдаг. Яг хүн Аалзыг алах гэж байхад нь хэн нэгэн Jester Jack-o'-lantern-ыг алж хүн Аалзын амийг аварна. Ахмадын баг одоо хэрхэх талаараа ярилцаж байхад нь Punisher эмч гисээр үхэхийн наагур байгаа хүн Аалзыг тэврэн орч ирдэг. Хүн Аалзын ч бэйн тэнхэрч Ахмад багийнхантайгаа негатив зоонд байгаа шоронлоо нэвтрэх төлөвлөгөөгөө ярилцаж байхад нь Goldbug, Plunder гих Ахмадын талд орсон хоёр хорон санаатанг Punisher шууд аалахад Ахмад муу алуурчин гэхэд нь тэд бол муу залуус. Холгайчид, алуурчид гэж хэлсэн ч Ахмад Punisher-ыг зодож багаасаа хойно. Төлөвлөгөөнч эхэлж Ахмад өөрийн багтаага негатив зоонд ирэхэд төмөр хүнч бас өөрийн багтаага хүлээж байдаг. Чи ахаад л миний өрхөнд орчихлоо. Манай таг нь бол танаа багт байсан. Бид тоогоор хамаагүй илүү. 10-ийн эсрэг 1 гэж хэлэхэд нь бид мэдэж байсан. Ганц тагнуултай чи биш гэхэд Yellow Jacket-ийн дүрд орсон Hulk-king гих баатар тэдний дунд орж Yellow Jacket-ийн эрх мэдлийг ашиглан оригдсон байсан бүх хүмүүсийг суллаж тоог тэнцвүүлдэг. Ахмадын баг төмөр хүний баг гэж хоорондоо хуваагдаж хамтрагч, найз нөхөд гэдгээ мартаж хоорондоо тулалцгаана. Мария Хил Ахмадын багийн ирсэн портлыг унтрааж тэднийг бүгдийг негатив зоонд түвчих гэж оролдоход Clock өөрийн чадвараа ашиглан тэнд байсан бүх баатруудыг Нью-Йорк хотын төвд шилжүүлэн авчирна. Хотод энд тэндгүй үүмэн гарч хөл толгой нь олдохгүй юм болж байх хооронд хорон санаатнууд Ахмадыг алах гэхэд Namor өөрийн айрамтайгаа гарч ирэн Ахмадын амийг авардаг. Төмөр хүн Ахмад дээр ирээд энэ бүхэн яг л өмнөх шигэ дуусна. Өмнөх өвдөлтүүдээ ахин мэдэрмээр байна уу гэхэд нь Vision гарч ирээд төмөр хүний хуйгийг бүр мөсөн ажиллагаагүй болгодог. Геркулес өөрийнх нь үхсэн сайн найз Торын хуулбарыг чимөө дүр эсгэгч гээд
толгойг нь бяцалж ажиллагаагүй болгодог. Ахмад төмөр хүний хуйг ажиллахгүй болохоор ядах эмгүй төмөр хүнийг алах гэхэд нь энгийн хүмүүс гарч ирэн болиулж юу хийснийг нь харуулна. Өөрийн юу хийснээ анзаарч өөрийн хүмүүсээ бууж үг гэсээр цагдаа нарт өөрийгөө баривчлуулна. Энэ явдлын дараа бүх зүйл цэгцрэн гэмт хэрэгтнүүд Ахмад болон түүний багийнхныг шоронд хорж тооны шилдийн захирал болж байгаагаар Civil War гэх ивент дуустдаг. Өөрсдийн үзэл бодлоос үүдэн хоёр тал болж хуваагдан тэмцэлдэж байгаа талаар энэхүү комик дээр харуулдаг. Миний хувьд Marvel Cinematic Universe арай л эрт цөөхөн дүртэй байхдаа энэхүү ивентийг дэлгэцийн бүтээл болгосон юм шиг санагддаг. Гэхдээ маш олон комик энэхүү үйл явдалтай crossover хийдэгч өнөөдрийн бичлэгтээ зөвхөн үндсэн үйл явдлыг л хүргэлээ. Хэрвээ манай бичлэг таалагдсан бол лайк болон subscribe хийгээрэй. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.